Солонгос хэлний топикийн шалгалт энэ 4-р сарын 12-нд буюу өнгөрсөн нэм гарагт болсон. Энэ шалгалттай холбоотойгоор залууст шалгалтанд бэлдэх хэрхэн хурдан хариултаа олох, мөн Солонгосын ихтэй сургуулиудын төлөөлөлтөд уулзах зэргээр бүх мэдээллийг нэг дор авах боломжийг олгодог ухаарлын нэг өдөр боллоо. Нэг дор 700 орчим хүүхэд залууст солонгос хэлний хичээл зааж томоохон сургалтыг зохион байгуулсан байна. Ахватын нэг өдөр арга хэмжээний маань гол зорилго юу вэ гэхээр бид нар хамгийн чухал гэсэн гол томьёо хэлний тактикуудыг ерөөсөө хэдхэн цагийн дотор бүгдийг нэг дор хүүхдүүдэд олгоод зарим сурагчид маань хичээлээ бэлдэж амжаагүй ч юм уу ийм шалгалтын өмнөх сандрал маш их байдаг. Тэгэхээр энэ сандралыг бүгдээрээ хамтдаа нэг дор цуглараад сандралаа арилгаад гол гэсэн юмудаа мэдээд авъя гэсэн өнцгөөс энэ өдрийг зарлж байгаа. Топик шалгалт ерөөсөө хэлний мэдлэгийг шалгаад байгаа юм биш, давхар төрийн бодлого явагдаад байгаа. Тэрийг бид нар бол маш сайн анзаарсан манай хамт олон. За жишээ нь Солонгост ихтэй сургуулийн сурахын төлөө ихтэй сургуульд сурахын төлөө топик шалгалтын өгсөй байдаг. Энэ нь юу вэ гэхээр Солонгосын суурь боловсрол буюу 12 жилийн тогтолцоонд үздэг химийн шийдлүү ухаан, физикийн шийдлүү ухаан, эсвэл байгаль орчин, нийгэм энэ дэлхийн асуудлуудыг бүгдийг энэ хүн суурь мэдлэгээрээ олж чадсан байх уу гэж давхар шалгаад байгаа. Тийм учраас энэ шалгалтын агуулга нь маш өргөн хүрээнд ерөөсөө дэлхийн 2 дугаар дайны хэдэн онд болсон эсвэл динамит гэж ямар хүн гаргасан Нобелийн сан ямар учиртай ингэх мэтэр ийм том нийтлэг сэдв орж ирдэг. Тэгвэл бид нар зөвхөн сурагчдаа за энэ үг нь одоо магадгүй солонгосоор южонжа гэдэг үг ген юмагийн хайчих биш, ген гэдэг нь яг яад юм. Бүр ингэж шинжилгээ ухааны үндсэн дээр бүгдийн нарийн тайлбарладаг. Ач холбогдол нь бол бүр маш их байгаа гэж би бол бодож байна. Би одоо энд ирснээр өөртөө бол маш том хөрөнгө оруулалтыг хийсэн л гэж бодож байна. Хамгийн гол нь өөрөө бэлдсэн ч бай, хүмүүсээр бэлдүүлсэн ч бай. Энд ирээд бүх мэдлэгээ зэгцлээд тэгээд өөртөө маш том хөрөнгө оруулалтыг хийж байгаа л гэж би үнэхээр хэлмээр байна. Молис класс академи нь бүгд найрамдах солонгос улсад суралцах, амьдрах хүсэл сонирхолтой залууст чиглэсэн маш сонирхолтой аргаар солонгос хэлийг заадгаараа онцлогтой. Тухайн академи нь топикийн шалгалтад өндөр оноох тактикуудыг зааж, топикт хэрхэн бэлтгэх, яаж мэргэжлээ сонгох, сургууль сонгох, материал бүрдүүлэх, виз мэдүүлэх гээд бүх хил чиглэлд залууст мэдээлэл өгдөг байна. Энэ хамт олон солонгос хэлний шинэ үгийг соёлын ялгаа, онцлогтой нь хамтдаа агуулгаар нь заадаг учраас бусад энэ төрлийн боловсролын байгууллагаас ялгаатай. Молис классын танхимын ангуудын элсэлд өнөөдөр маргааш эхэлж байна.